Сайн байцгаанууд та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг таймлаг хүргэе. Америкийн нэгдсэн улсын хэрэглээний зардлын өсөлт дунджаар өссөн тухай мэдээллийг өгч байна. За хэрэглээний зардал нь Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн үйл ажиллагааны 3.2-ыг бүрдүүлдэг чухал юм сектор юм а. Тийм учраас энэхүү хэрэглээний зардал 3 сард дараалан өсөлт үзүүлсний дараа 9-р сард дунд өссөн гэсэн ийм мэдээлэл гарсан. За энэ нь бол хөдөлмөрийн зах зээл сул амжиргааны өртөг өссөн явдлыг илэрхийлсэн. За үүнээс болоод эрэлт хязгаарлалтантай холбоотойгоор 3-р улирлын эцэсгэд Америкийн эдийн засгийн эрт суларч байгааг харуулж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын худалдааны яам өнгөрсөн баасан гарагт гаргасан тайландаа дуртахдаа жилийн инфляц 9-р сард 1.5 жилийн хугацаанд хамгийн хурдтайгаар өссөн гэдгийг мэдгдсэн. За ерөнхийлөгч Дональд Трампын импортын бранд өргөн хүрээтэй ногдуулсан тариф нь хэрэглээний үнийг өсгсөн ч гэсэн энэхүү өсөлт нь аажмаар эдийн засагт мэдрэгдсэн болохыг энэхүү тайланд дурдсан. 8-р сард 0.5% өссөн хэрэглээний зардал 1.3% өссөн гэдгийг худалдааны яамны эдийн засгийн товчоо мэдгдсэн. За Reuters агентлагаас санал асуулга эдийн засагчдын дунд явуулсан. За эдийн засагчид өмнө нь хэрэглээний зардлыг 9-р сард 1.6% өснө гэж таамагласан бол энэ удаа 1.3% өснө гэсэн ийм таамаглалыг гаргаж таамаглалаа бууруулсан байна. За Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа 43 хоногийн хугацаанд зогссон. За үүнтэй холбоотойгоор статистикийн зарим үзүүлэлтүүдээ гаргаж чадахгүй утсан байна. За тийм учраас 9-р сарын одоо бас олон нийтэд танилцуулж байгаа. За зардлын өсөлт нь ялангуяа шатгуун болон бусад эрчим хүчний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой, автомашин, аялал зугаалгын бараа, тээврийн хэрэгсэл болон бусад удаан эдлэгээтэй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардал буурсан байна. Хувцас, гуртлын зардал буурсан, бараа бүтээгдэхүүний нийт зардал өөрчлөгдөөгүй, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний зардал 1.4% өссөн. Хэрэглэгчид эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээ, даатгал, зочид буудал, онгоцны тэд зэрэг тээврийн үйлчилгээний зардлыг мөн өсгсөн болохыг харсан байна. За эдийн засагчдын үзэж байгаагаар үйлчилгээний зардал нэмэгдсэнийг хөрөнгийн зах зээлийн өсөлтөөс болж хөрөнгө нь нэмэгдсэн өндөр орлоготой өрхүүдтэй холбон тайлбарлаж байна. Хөдөлмөрийн зах зээл зогсон байдалд орсон явдал нь дунд болон бага орлоготой хэрэглэгчид нөлөөсөн. За мөн тэдний хувьд тарифын дарамтанд орсон. За үүний улмаас К хэлбэрийн эдийн засгийн загварыг бий болж байгаа гэдгийг эдийн засагчид мөн мэдгдсэн. За цалин 9-р сард 1.4% өссөн, хувийн орлогыг 1.4% өсгөхөд туслан байна. За хадгаламжийн хэмжээ нь өөрчлөгдөлгүйгээр 4.7% өссөн хэвээр байгаа юм байна. За Америкийн банкны хүрээлэн баасан гарагт бас дотоодын дүн шинжилгээ гаргаж түүнийг олон нийтэд танилцуулсан. За үүнд өндөр орлоготой өрхүүдийн татврын дараах цалин болон цалингийн өсөлтийн зөрүү 11-р сард 2.6 функтээр өсөх ийм магадaltaй байгааг таамагласан байна. За Goldman Sachs-ийн эдийн засагчид өнгөрсөн 7 хоногт бас мэдээлэл гаргасан. За үүндээ ажлын байрны өсөлт бага байгааг онцолсон. 2026 онд бага орлоготой өрхүүдийн зарцуулалтанд нөлөөлөх магадaltaй Medicaid болон нэмэлт хоол тэжээлийн хөтөлбөр зэрэг засгийн газрын тусламжийн хөтөлбөрүүдийг тансан зэрэгээс шалтгаалan орлогын өсөлт сул байхыг анхааруулсан байна. За хувь хүний хэрэглээний үнийн индекс 9-р сард 1.3% өссөн, 8-р сарын өсөлтөд тэнцэж байна гэж эдийн засагчид үзэж байгаа. За 9-р сар хүртэлх 12 сарын хугацаанд 2.8% өссөн, 2024 оны 4-р сараас хойш хамгийн өндөр өсөлт болж байгаа. За 8-р сард 2.7% бас өссөн байна. За Америкийн төв банк 2% инфляцийн зорилтод түвшнөө тодорхойлохын тулд хувийн хэрэглэгчийн зардлын үнийг хэмжүүр статистик болж ашигладаг. За эдийн засагчдын үзэж байгаагаар нийлүүлэлтийн менежментийн хүрээлэн болон S&P Global-ийн судалгаагаас үзэхэд импортын галын татвараас үүдэлтэй өндөр зардал хэрэглэгчдэд шилжсэн талаар судалгаа одоогийн байдлаар хийгдээгүй байна. За эдийн засагчид үзэж байгаагаар хэрэглээний зардал буурч хувь хүний хэрэглээний үндэс болох инфляц зэрэг нь холбооны нөөцийн сан бодлогын хүнд нөлөөлөх магадaltaй гэж үзэж байна. За энэ 7 хоногт холбооны нөөцийн сан хурлаахийн энэ лав гарагт болох хурлынхаа үеэр цаашдаа холбооны нөөцийн сангаас хүүгээ бууруулах боломжтой эсхийг хилцэх боломжтой болох юм байна. За энэ нь бол цаашдаа дэлхийн улс орнууд дахь төв банкнуудын бодлогод шууд нөлөөлөл үзүүлэх магадaltaй байна. За холбооны нөөцийн сангийн дараа бусад улсуудын төв банкуд хурлаа хийж эхлэн. За тухайлах юм бол Швейцарын үндэсний банк пүрэв гарагт бодлогын шинжилэлээ танилцуулах юм байна. За Европын төв банк 12 дугаар сарын 18-нд хуралдах бол Японы төв банк 12 дугаар сарын 19-нд хуралдаж хүүтэй холбоотой эдийн засгийн зохицуултуудыг хийх юм байна. За төв банкны гол бодлого нь бол хүүгээр дамжуулан эдийн засаг инфляцид нөлөөлөх ийм бодлогуудыг хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын эдийн засаг ямар байхаас шалтгаалan бусад орнууд өөрийн хүүгээ үүнтэй харьцуулан зохицуулдаг байгаа. За учир нь гэвэл Америкийн нэгдсэн улс дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг. За мөн доллар суурьтай эдийн засаг нь бол дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болдог учраас зарим улс орнууд өөрийн бодлогын хүүгээ тооцохдоо Америкийн нэгдсэн улсын бодлогын хүүг харгалзан бодлогынхаа хүүг тогтоодог юм байна.